Даруй сумын Дэлгэр багийн нутаг Зэгстэйгийнх газар хаваржиж байгаа малчин Жамбалдоржийн гэр бүл Эрдэнэт Мансургийн 5 төрлөөр нь нусгож 2021 оны амжилт ололт хөлмөр зүтгэлээ аймаг орон нутагта үнэлүүлж аймгийн аврах малчин цол хүртлээ. Жамбалдорж удам намжсан малчин бөгөөд бага наснаасаа эхлэн аав ээжигээ даган мал маллаж малч ухаанд суралцсан байна. 2000 онд гэргийн янжмаатай өрх тусгаарлаж 100 хүрэхгүй малтайгаар бие дан мал маллаж эхэлжээ. Хамтын хөдөлмөр уйггүй хичээл зүтгэлийн үр дүнд өдгөө 5 төрөл дээр 1200 гаруй малтай болсон байна. 2002 онд айлгэр болсон. Тэрүүнээс хойш үргэлж 22 жил зүтгэсэн малн дараа. Тэгэл цацууд юу л байхаа бүх юмыг үзсэн. Тэгэл зүтгэж өдөө ботлоо. Зүтгэсний гайваа өр хүүхдүүдтэй ханы жилдээ их баярлаа гэж хэлье бас. Тэгээ 1100 гаруй малтай манайх. Сүргийн бүтцийг ер нь яаж зохион байгуулж байна? Сүргийн бүтцийг энэ хаашаа энэ Баян үлгийн эдний гарлаас уц авчир тавьж байгаа ахмахан ноолуртаа шиглэлийн мал авчир тавьж байгаа. Тэгэл ер нь өвөл мөвөл ер нь малаа муудахгүй төлөөл ер нь зүтгэж явдаг хүн дээ. Отор нүүдлэг хийдэг. Ер нь ийшээ баруун тарлуугаа гарч ер нь тэгэл отор нүүдлэг хийн. Малжуулах тал дээр ер нь малжуул манайх одоо ер нь овоо хөдөө айл малжуулсан шүү. Ер нь 4-5 жил айл малжуулсан. Айл төлсөөр өгж малаа хариу усгуулдаг. Тэгээ одоо ч хүртэл би одоо хургтай өнөө айлд өгчсөн маллуулж яваа. Манайх энэ жил 200 ямааш гэлсэн. Тэгээд 200 гаруй хань ургалж байгаа. Тэгээд хургтай өнөө бол айлд хөлсөөр өгсөн байгаа одоохондоо. Тэгээд бүтээр бол хоёрхноо энд ихтэй ямаа соо малтайгаа байсан. Жил болгон малаа юу яадаг л та борлуулдаг. Тэгээд доороос нь өсч байгаа болохоор хөснөөс нь бас ганц нэгийг борлуулж оюутан хүүхдийн төлбөр тэгэл амжиргаандаа бас юу ядгаас асуудаг. Өвсний соргойг усны тунгалгыг даган отор нүүдэл хийж мал сүргээ атгуулдаг нь малчин хүний бас нэг туршлага. Үүний дагуу аймгийн авраг малчин Жамбалдоржийнх Өгөөж Баян Алтаа нутгийнхаа хишиг баяны хүртэж баруун уулынхаа өвөр билээр отор нүүдэлхийн мал сүргээ атгуулдаг байна. Эднийг сүүлийн 4-5 жил туслах малчин авч малжуулжээ. Тэрбээр бэлчээрийн даацад тохирсон малтай байхыг илүү чухалчилдаг. Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд жилдээ 300-аас 400 малыг эдийн засгийн эргэлтэд оруулж зах зээлд борлуулдаг гэж байлаа. Мөн малынхаа үйлдвэр угсаа чанаржуулж ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс баруун алтайн ашиг шим өндөртэй хуц ухнаар сүргийн бүтцээ сайжруулжээ.